За өглөөний минь. За өнөөдөр хэдүүлээ тэрэ дэмэн дээр 2FA хамгаалалт буюу Google Authenticator хамгаалалт гэдэг нэг юм сурна. За энэ тухай миний YouTube сувган дээр бичлэг байгаа боловч одоо зарим нь бас сайн ойлгохгүй байх шиг байна. Асуулт маш их ирж байна. Тэгэхээр энэ бичлэгийг маш их сайн үзээд бүр дараалал нь эхнээс нь бичлэгээ үзээд дараа нь ойлгохгүй юм байвал асуугаарай. Тэгвэл ерөөсөө бичлэгээ үзэхгүйгээр асуухаар миний цагийг маш их барж байгаа учраас бүр ингээд эхнээс нь үзчихэд за яг энэ дээр л би ойлгохгүй байна гэд надаас асуувал би хариулаад өгөхөд бэлэн байна. Тэгэхээр зарим нь бол ерөөсөө нөгөө юугаан эргэлтсэн л яваад байна л да. Яаж хамгаалтаа хийхүүгээд. Тэгэхээр хамгаалт бол мэдээжийн хэрэг маш их чухал. Бидний мэдээлэл бидний одоо паст юуны захим үнэмшихний бүх бичиг баримтны одоо бүх мэдээлэл интернет дээр орсон явж байгаа. Ер нь бол одоо энэс цогтой харга байхгүй. Тэртээ бид нэр ийм нийгэм рүү явж байгаа учраас өөрийнхөө хувийн одоо нууцлалыг өөрсдөө л хамгаалж хадгалах хэрэгтэй. Тэрнээс биш ямар нэгэн сайт, ямар нэгэн хүн бидний өмнөөс хийх боломжгүй. За тэгэхээр би өнөөдөр Google Authenticator-ыг тэрэ дэмэн дээр бүр зургаар нэг бүрчлэн тайлбарлаад өгье. Тэгээ та нар өөрсдөө хийгээрэй. Анхаараарай гэсэн юм дээр сайн анхаарч аваарай. Тэгээ зарим нь анхаарч авалгүй байж байгаа л тэгээд нөгөө дараа нь алдаа хийгээд идэв юм. За мэдээж бичлэг эхлэхээс өмнө миний сувгийг мань дэмжиж, шеэрлээд тэгээд лайк тавиад коммент бичээрэй. Би болох бүх боломжоор хариулж байгаа. За хоёрдугаарт нь гэвэл тэрэ дэмэн дээр хийсэн Google аккаунтер хамгаалалт бол бусад сайтууд дээр яг адилхан. За өчигдөр нэг хүн таны тэр бичлэг чинь блокчейн дээр хийсэн байлээ. Блокчейн надад байхгүй гэд хариу өгч илээ. Блокчейн ч байсан, тэрэ дэмэн ч байсан бүгдөө ажиллах зарчим нь бол яг адилхан. Тийм болохоор энэ дээр заавалчгүй би тэрэ дэмэнээс өөр сайтн дээр хамгаалалт хийх гэхээр заавалчгүй одоо жишээлбэл Coinbase дээр хийгээд өгөөч гэх юм арга байхгүй. Яг л нөгөө бүх юм зарчмаараа л адилхан болохоор сайт болгон дээр яг л адилхан. Тийм болохоор тэрэ дэмэн дээр хийсэн байх уу, блокчейн дээр хийсэн байх уу, Coinbase дээр хийсэн байх уу энэ ялгаа байхгүй шүү. За хамгийн Google Authenticator гэдэг энэ хамгаалалт болох зэрэг ер нь нэгдүгээр байранд явж байгаа гэдэг болно доо. Ер нь бол хамгийн сайн тооцогддог хамгаалалт. Ерөөсөө тэрэ дэмэн, Coinbase, Binance өөр юу гэдгийг те Faucet Pay эднэр дээр бол хийцэн байхад гимгүү. Гэхдээ энд нэлээд хэдэн анхаарах юмнууд байгаа. Энэ хамгаалтыг хийхээс өмнө бас жоохон зөв хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Яагаад гэвэл дараа нь энийгээ хэрвээ хамгаалт хийчээд хийснийхаа дараа ямар нэгэн байдлаар утасанд асуудал гарвал хайж болно, дээж болно тийм ээ. Эсвэл эвдэрнэ. Эсвэл бүр ийм тохиолдолд хүүхэд нь одоо санаандгүй Google Authenticator маань устгацсан ч гэдэг юм уу тийм ээ. Тэгвэл бидний чинь бүр эхнээс нь суулгах болдог. Эхнээс нь суулгангууд түрүү чи нөгөө хадгалагдсан бүх аккаунтны хамгаалтууд байхгүй байдаг. Тийм учраас энэ анхааруулах юмнуудыг яг намайг хэлж явах явц болгонд сайн анхаар тогтоож аваарай. За одоо хэдүүлээ. Заавалчгүй компьютерийн экран, компьютер хэрэгтэй, гар утас хэрэгтэй. Тийм үү? Хоёр юм аа. За зарим нь би компьютер авахгүй гэж хэлж юм аа. Тэгвэл одоо ямар нэгэн байдлаар компьютер олгоос арга байхгүй. Заавалчгүй компьютерний нүүрэн дээрээс утсаараа уншуулж хамгаалах. За одоо ингээд бид нэр яг дараалал нь хэлээд байна. За нэгдүгээрт нь бид нэр шууд тэрэ дэмэн рүүгээ нэвтрэх гээд орно. За бид нэр тэрэ дэмэн рүү нэвтрээд орж явахад одоо бол мэйл хаяг, нууц үг, капча 3 хийгээд шууд орж байгаа. За энэ хамгаалтыг хийснээс хойш тэгж орохгүй мэйл, нууц үг, капча дараа нөгөө 2FA хамгаалтын код хийнэ гэсэн. Ингээд дараагийн шатнд ороод ирэх юм шүү дээ, тийм үү? За ингээд оронгууд чинь одоо эхний зурган дээр харуулъя. Нэг дэх зурган дээр. За оронгууд нь энд нууцлал гэж байж байгаа. Энэ нууцлал дээр 2FA идэвхжүүлээгүй байна гэд гарч ирнэ. Тэгэхээр бид нар ч одоо энийг яах нь идэвхжүүлэх юм байна шүү дээ. Тэгэхээр хаана дарах вэ? Шинжлэх гэдэг арга. За одоо дараагийн зурган дээр харъя.
За одоо ингээд юун дээр дараагийн зурган дээр тайлбар байгаа. Google Authenticator app-ыг Google Authenticator app татах арга гэдэг. За iPhone-той хүмүүс болохоор эндээс, Android-той хүмүүс эндээс татнаа гэдэг. За одоо тэгээд утсан дээрээ энэ app-ыг олж татах нэ. Тийм үү? Android-той хүмүүс л эндээс, iPhone-той хүмүүс л эндээс. Дараагийнх нь 2 дахь. Дараагийн шат нь доод талд нь хоёрт нь энэ юм байж байгаа. QR код уншуулах, сэргээх кодоо хадгалах. За энэ одоо ердөөсөө нөгөө миний хэлээдсэн хамгийн чухал юм. Энийг одоо ингээд скрин хийгээд тэрэ дэмэн гэж бичээд скрин хийгээд хаяхгүй газар хадгална. Тэр доод талын сэргээх кодоо хадгалах гэдэг энэ урт тоо энэ QR кодыг яах нь. Яг одоо яг миний энэ дээр ингээд скрин хийсэн байгаа шиг. Ингэж скрин хийгээд тэрэд MN-ийн QR код гэд тайлбар бичээд хадгалах нь. Хадгалахтаа хаана хадгалах вэ гэвэл C диск дээр хадгалчих юм бол нөгөө компьютер дээрээс хэрэг хүний компьютер авах юм бол энд хадгалж болохгүй нэгдүгээр. Хоёрдугаарт гэвэл C диск чинь форматлуулсны дараа C дискэн дээрх мэдээлэл яадаг вүлээ алга болчдөг. Тийм болохоор аль болоход нэгдүгээр хэрэг компьютер дээр хадгалъя гэж бодож байгаа бол D дискэн дээр хадгал. Хоёрдугаарт Google аккаунтны Keep дээр хадгалж болно. Гуравдугаарт Google аккаунтны дискэн дээр хадгалж болно. Нэгэсэндээ агаарт хадгалж байгаа гэсэн. Дөрөвдүгээрт Dash Plane гэдэг програм байдаг. Код хадгалдаг. Тэрэн дээр програм дээр хадгалж болно. За энэ доод талынхын сэргээх кодоо бол нөгөө миний байнгын зөвлөдөг юм уу? Сэргээх код юугаа тэмдэглэлийнхаа дэвтэр дээр хадгалж болно. QR чи мэдээж хэрэг хадгалагдахгүй учраас доод талынхын тоог юун дээр бичих юм. Тэмдэглэлийнхаа дэвтэр дээр бүр айгүй том үсгээр ингэж бичиж байна. Дараа нь бид нэр маш олон сайтн дээр ийм хамгаалт хийж штэ. Тэгэхээр чи нөгөө өөр хооронд нь солихгүй тулд заавалчгүй дээр нь энэ бол тэрэ дэмэнийх, энэ бол Coinbase, энэ бол PawSetPay гэдэг бүгдийг сайхан хадгална. За одоо яагаад энийг хадгалаа гэд ингээд өглөн дуглаад байна гэвэл хэрвээ ямар нэгэн байдлаар бид нэр утсаа хайчих юм бол нөгөө Google Authenticator байхгүй болчихно. За тэгэнгүүт бид нар дахиад Google Authenticator-аас утсан дээрээ суулгангууд тэрүүчийн хадгалсан мэдээлүүд бүгд алга болчихдог. Нэгд. Хоёрдугаарт нь одоо жишээл Coinbase манайх ингэдгийн нууц үгөө мартчихдаг. Тэгээ 3 юм уу 4 удаа оролдоод болохгүй болгонгод блок гэлждэг. Тэр блокийг гаргахын тулд QR кодны одоо энэ Google Authenticator хэрэгтэй. За энэ Coinbase болохдоо заавчгүй support руу бичээд бичиг баримтаа явуулаад тэр нь баталгаажаад ингээд баг худалчин бүтэн жил болно. Тийм болохоор энэ өөрийн чинь хадгалсан байгаа энэ QR юм уу эсвэл тэр доод талын коднууд нь байж ивэл энийг key гэж хэлдэг. Англиар бол key гэж бичсэн байгаа шүү. Private key гэдэг. Оросоор бол private key clue гэж бичсэн байна. Энийгээрээ шинэ утсан дээрээ одоо жишээлбэл хуучин утсаар шинэ утсаар солихдол нөгөө чинь бас алга болчихно шүү дээ. Шинэ утсан дээрээ энийг уншуулад юм уу эсвэл гараар тэр доод талын тоог бичээд тэгээд дахиад сэргээгээд орчдөг. Тэр энийг заавалчгүй скрин хийж хадгалах нэ. За одоо дараагийн үйлдэл хийнгүүт энэ маань яах нь вэ? Дахиад эргээд гарч ирдэг үү? Дараагийн үйлдэл хийнгүүт одоо энэ маань алга болчдөг. Дахиад гарч ирэхгүй. Тэр зөвхөн таны тэмдэглэлийн дэвтэр дээр юм уу компьютер дээр чинь хадгалагдаад үлдэнэ гэсэн. За энэ хүртэл уншичаад одоо дараагийнх нь энэ үеч дөрөвдөг шат нь ахна шүү дээ. Нөгөө утсаараа энэ QR-ыг уншуулсны дараа энэ дээр энэ нууц үг гэдэг дээр нь тэрээд эмэн рүүгээ орох нууц үгээ бичиж. Орохдоо нэвтэрч орохдоо бичдэг нууц үгээ бичиж. Энэ доод талын сумаар заасан дээр болохоор утсан дээрээ гарсан 6 оронтой тоог бичнэ. За одоо би дараагийн зургийг харуулъя.
За одоо ингээд утсан дээрээ татаад суулгачаад энэ байж гин аутентикатор гэсэн энэ дугуй тийм байгааз энэ хамгийн доод хамгийн баруун гар талын доод тал дээр аутентикатор гэдэг ийм тэмдэг байгаа. За одоо тэрнийхээ дараалал хэдүүлээ үзье. Энэ дээр дарангууд одоо бид нэр идэвхжүүлэх гэж байгаа тийм ээ. Тэгэхээр дэлгэцэн дээр чинь байна. Дэлгэцэн дээр маань аль байж яах нь вэ? Энэ ингэж байж яах нь шүү дээ. Компьютерийн дэлгэцэн дээр энэ байж яах нь. За тэгэнгүүт энэн дээр дарна. За дарлаа. Дарангууд энэ доод талын баруун доод өнцөг дээр байгаа нэмэх тэмдэг гарч ирнэ. Энэ дээд талын юмнууд байхгүй байх шүү. Зөвхөн ганцхан энэ нэмэх тэмдэг гарч ирнэ. За энэ нэмэх тэмдгийг дарчаад энэ нэмэх тэмдгийг дарангууд ийм юм гарч ирнэ. Скан хийх үү эсвэл нөгөө юугаа түлхүүрээ тийм ээ нууц кодоо энэ доод талын энэ нууц кодоо гараар оруулж хийх үү гэсэн ийм хоёр юу гарч ирдэг асуулт. За тэгэхээр нөгөө энэ хоёрын аль нэгийг сонгох нь тийм үү? За тэгээд энэ хамгийн дээд талын скан гэдэг дээр дарангууд юу онгож ирэх үгүй л энэ бидний камер онгоно. За энэ камер дээр болохоор зарим хүмүүс нөгөө шинэ утсан дээр энэ төр зөвшөөрөл өгөөгүй байдаг. Тэгэхээр бидний камерыг ашиглахыг зөвшөөрнө гэсэн юм асуу. Тэгэнгүүт нь зөвшөөрөл өгөх хэрэгтэй. За одоо энэ дөрвөлжин камера хаан тавих үгүй л нөгөө хэрэг дэмийнийхээ энэ кодыг уншуулах нь. За одоо энэ кодыг уншуулангууд утсан дээр чинь энэ гараад ирнэ. Энэний минь хараар арилгацсан дээр юу гэж бичих нь вэ? Тэрэ дэмэн гээд юуны чинь мэйл хаяг чинь доор нь ийм 6 оронтой тоо ард талд нь ийм цэнхэр юм дугуйраад ингээд дуусна. За энэ бол 15 секундын хугацаанд энэ дээд талаа одоо 934 544 бол 15 секундын дотор л хадгалагдана гэсэн үг. Тэгээд 15 секунд өнгөрөнгүүд энэ маань дахиад шинэ 6 оронтой тоо гарна. За одоо тэгвэл энэ 15 секундэд амжаад энэ 6 оронтой тоог хаана бичих вэ гэвэл энэ доотлол дээр бичих юм. Google Authenticator код гэдэг дээр саяын 6 оронтой тоог бичээд тэгээд баталгаажуулах. За. Тэгэхээр энэ маань ерөөсөө энэ цэнхрийг тойрол ингээл дуусгатал энэ урд талын 6 оронтой тоо хүчнтэй байх нь шүү дээ. Тэгээд энэ дээр тавиад баталгаажуулах. За одоо хэдүүлээ эргээд тэрэ дэминээсээ бүр гараад одоо дахиад юу хийж орох нь вэ? Нэвтрэх гээд оронгууд мэйл хаягаа бичээд нууц үгээ бичээд капчагаа хийгээд 2FA код хийнү гэсэн юм гараад ирнэ. За тэгэнгүүт дахиад нөгөө энэ 6 оронтой тоогоо бичээд тэгээд орох нь шүү дээ. За би ойлгосон бахаа гэж бодож байна. Ойлгоогүй л дахин үзээрэй. За одоо нэг юм байгаа. Нэг анхаарах юм уу? Заримдаа одоо дараагийн зурган дээр тайлбарлана. Заримдаа таны Google Authenticator ажиллахгүй байна гэдээ гарч ирээд байдаг. Яг тэгвэл нөгөө Google аккаунтны цагийг энэ сайтынхаа цагтаа одоо юу сервисийн цагтаа тааруулна гэсэн. Тэгэхээр энэ нөгөө татцсан байгаа дээд тал дээр нэм 3 зураас байгаа. За энэ нөгөө утас болгоноос өөр байх нь эсвэл тэр Android, iPhone-оос өөр байх нь заримдаа 3 зураас гэдгийг, заримдаа 3 цэг байдаг. За энэ 3 цэгэн дээр дарах юм. За 3 цэгэн дээр дарангууд ийм юм гарч ирнэ. За би энэ дээр орос дээр байгаа учраас та нар дээр болохоор англиар setting гэдээ гарч ирнэ. За энэ улаан сумаар зарцсан. Энэ setting гэдэг дээр дарангууд дараагийнх нь энэ нөгөө цагаа тааруулна уу гэсэн юм байна. Цагаа синхронизаци хийнү гэсэн. Өөрөөр хэлбэл сервисийн цаг Google аккаунт Google Authenticator-ын хоорондын цагийг юу яах нь тааруулах нь гэсэн. За тэгэхээр энэ дээр дарах нь. За дараагийнх нь болохтон зэрэг За дараагийнх нь болохтон зэрэг
синхронизация гэсэн англиар бол яг SVS гэдэг баха тий. Тэгээ гараад ирсэн байна. Энэ дээр дарангууд нөгөө цаг чинь таарна гэсэн. За энийг ийм алдаа гардаг шүү. Заримдаа болохгүй байдаг. Яг бүх юмнууд нь зөв мөртлөө болохгүй. Тийм болохоор эн чинь цагаан тааруулаг байна гэж ойлгох. За ингээд энэ тохируулгыг хийсэн болвол тэгээд бидний Google Authenticator-ийн энэ утсан дээр Teradem, Coinbase, өөр юу гэдэг юм, PowerSetPay, өөр ч одоо юун дээр Facebook-ыг ер нь заавалчгүй юм хамгаалт хийх хэрэгтэй. Ингээ гарч ирээд тэгээд энэ 6 оронтой тоонууд маань 15 секундын дотор өөрчлөгдөөл бид нэр энийг яах нь вэ? Одоо нөгөө нэг олон value-ууд байгаа хүмүүсийн сайхан тийм нөгөө хакер дууллаа гэсэн мэдээ гарсан байсан. Тийм болохоор заавалчгүй бүх юун дээрээ. За тэгээд нэгэнтээ ийм сайтууд дээр хамгаалт хийн. Тэгээд энэ нэгэнтээ Google Authenticator хамгаалт хийсэн бол өөрийнхөө хариуцлагыг 100% дээшлүүлэх хэрэгтэй. Яаж дээшлүүлэх вэ? Нөгөө хамаг юунуудаа нууц коднуудаа тийм ээ private key буюу одоо нөгөө коднуудаа хадгалсан газраа хайж болохгүй. Хадгалахаар газар хадгалж, хаяхаар газар хадгалж болохгүй. Хоёрдугаар утсаа яг одоо нөгөө аимшигын хайрлна гэхээр аимшигын хайрлна. Энэ тэнтэй кармандаа хийж явж хайж болохгүй. Ягаад гэвэл эднэр бидний хамаг одоо нууцлал явж байгаа гэсэн. Хүүхдүүдтэй хэлэх хэрэгтэй. Надад хэд хэдэн тийм тохиолдол гарч ирсэн, хүмүүс над руу өчөж ирсэн. Санаандгүй хүүхэд миний утсан дээр байсан Google Authenticator-ын минь арилгаа иччихээ гэд энэ тэмдгийг арилгаж болохгүй. Хүүхдтэй тоглохоор өгтөө гуйх хэрэгтэй. Миний хөө энийг хөтэ арилгачаараа энэ ээжийнх нь мөн аавах нь юм хамгийн хэрэгтэй юм байгаа шүү гэд. Тэгээд гуугаад арилгаж юусоо болохгүй гэж хэлнэ. За нэг удаа бас надад тохиолдсон. Би юун дээр юун дотор Fabcon файлын дотор эднэргээ нууцсан юмнуудаа QR коднуудаа нууц өгнүүдээ бүгдийг хадгалсан байсан. Манай хүүхэд компьютер зөвлөлтөд нөгөө файлыг маань хамт арилгацсан байсан. Тэгээ би бүгдийг нэхнээс нь дахиад сэргээсэн. Тийм болохоор аль болохоор хүүхдүүдийн гар хүрхээргүй газар тэд нэр санаандгүйгээр арилгахчааргүй газар хадгалаарай гэж хэлэх байна. Тэгэхгүй бол маш их төвхтөө асуудал болдог. Ялангуяа Coinbase дээр ерөөсөө бүтэн жил хөөцөлдөн. Энийг онгойлгох гэж. Зарим сайтууд бол ерөөсөө тэгээд CoinPot байна. CoinPot бол одоо үүндээ хааж байгаа л да. Гэхдээ яг тийм CoinPot шиг сайтууд байдаг. Ерөөсөө тэгээд нөгөө юу гэдэг вүлээ чив чимээгүй. Ямар ч хариу өгдөггүй. Бичээд Google Authenticator-ыг би хайчлаа гэж бичээд идэв чи юу ч хариу өгдөггүй. Тэгээд дотор нь байгаа юмнууд бүгд алга болчдөг. Тийм сайтууд бас бий. Тийм болохоор энэ дээр өөрсдийнхөө хариуцлагыг маш их өндөржүүлээрэй. За ингээд өнөөдрийнхөө бичлэгийг дуусгая. Бүгдэнд нь амжилт. Тэгэхээр бидний хамгийн нэгдүгээр асуудал бол юу байх нь? Хамгаалалт байх нэ.